За одоо ингээд жимснүүдээ хэрчих дутуу дээрээс нь иймэрхүү хоолнууд хийж байгаа. Сосож байна. Хэмнэн хоол гэсэн юм шиг. Манай тоогооч. 자. Hot. This is pork. And that's meatball. Beef. And then chicken is coming out soon. And that's sausage. And that's pasta salad, and then this is just rice. Өчигдөр буюу 10 сарын 5-ны өдөр бүтэнсэ өдөр бид хоёр хүүхдийнхээ беби шаврыг хийсэн. Тэгээд беби шавраараа энэ бол 20 хүн ирсэн манай беби шавар. Тэгээд 20 хүн найзууд болон гэр бүлийнхэн маань ингээд өгсөн бэлгэнүүдийг та бүхэндээ хамтдаа онгойлгоод ингээд үзцгээе гэж бодоод имжлэг хийж байна. За ингээд ихнээс эхлэе. За ингээд томоос нь эхлэе гэж бодож байна. За энэ бол ингээд мэдээж бараг хамгийн том бас бэлгэнүүдийн нэг маань байсан. Хүүхдийн тэрэг болон car seat-тэйгээ. Тэгээ ер нь бол энд бол car seat-гүй бол имлгээс нь хүүхдийг гаргадаг юм байлээ. Тэгэхээр ер нь бол заавал байх ёстой зүйлсийн нэг нь бол энэ. Тэгээ энэ том бэлгийг ерөнхийдөө богийн хамт эдэлдэг ах нь өгсөн. Тэгээд үнэхээр их баярлж байгаа. За эндээс дараагийн хэлэлцээд явчих. Тэгээд энэ бас хүүхдийн баанус манай Мина багийн хоёр найз маань биелсэн. Дараагийнх нь болохоор энэ хүүхдийн нэг өөрөө хөдлөө саатуулдаг бас
тоглоом юм уу те сандал байна. Энийг бас манай хоёр их сургуулийн хоёр найз Панчали, Налака гэх төвштэй амжилсан. Дараагийнх нь болохоор манай бас их сургуулийн найз өгсөн энэ 3 юм боди байгаа. 6 сартай хүүхдэд зориулсан 3 юм давуу боди. Тэгээд энийг Эдварда Айда гэх хоёр Мексик найз минь өгсөн. За дараагийнх нь болохоор энэ амир хөрхэн Amazon-ы дэлэг. Нэг гээд тайлбар хийхэд ер нь бол ингээд одоо энд ирсэн бэлгэнүүдийн ихэнх нь бол би ингээ өөрөө Amazon дээр нэмээд та бүхэн бэлэг өгмөр байвал энэ чинээс бас сонголцоод аваад өгч болно шүү гэдэг байдлаар юм лист гаргацдаг. Тэгээд тэр дундаас ерөөхдөө хүмүүс маань бэлгээ аваад явуулсан гэсэн. Тэгээд Amazon-оос юм бүрхэн бэлгийн боолт ирчдэг байлээ. Тэгээд энэ аюулгүй санагдсан. Энд маань бас миний оруулсан юм байгаа. Энэ бол 5 шиг малгай бэлгийн жижиг аймс. Энийг функцион гэж Монгол найз маань өгсөн. За дараагийнх нь болохоор энэ муслим юм үлгий байгаа. Тэгээд энийг бас би бас Amazon нэмсэн. Тэгээд багийн минь хоёр авч өгсөн. Энэ аюу гой материалтай. Тэгээд нөгөө ялч эртөө өгт гэсэн болохоор юмнууд нь ерөөдөө ногоон цэн хэрэг цагаан өнгөөр дагнсан байгаа. Тэгээд энийг миний баг хоёр өөр нэг юмтай өгсөн. За би тэрийн дараа нь гаргаж ирье. За энийг болохоор бас адилхан Amazon-оос хүүхдийн дэр байна. Ингүү монголчууд аяа дэр зүйлсүүдийг болоод дэр дэлгүүлэх хэрэгтэй гэж ойлгосон чинь энэ бас дэрлүүлдэггүй юм шиг байна. Гэхдээ юм хэд бол яг энэ гайгүй юм даун материалтай доороо юм дотор юм хөөсөн. Энийг яаж мэдэх вэ? Энийг авсан. Энийг юм хомсны том байгаа. Энэ хомсны комтой манай үеэл ахын гэрийнхэн баяраар өгсөн. Энэ аяг хөөрхөн юм байлээ. Хомсны утгын хайчтай байгаа комор байдаг. Тэгээд одоо хүүхдийн нөгөө хоолны ширээ бас ирж байгаа. Тэгээд тэр нь харах хэрэг хэмжээгүй байна. За энэ нь болохоор бас Мина багийн хоёроос ирсэн. Ийм хүүхдээ ингээд өөртөө яачдаг юм уу? Хүүхдээ үүрдэг алчуурах юм да. Ингээд ерөнхийдөө бол үрчдэг. Ингэж үрдэг. Ийм алчуур. Жохон байхад нь ерөнхийдөө амар хэрэг болдог гэсэн байсан. Тийм болохоор зөвхөн л зүгээр л юм урт давуу. Гэхдээ яаж харуулдгийг гэж харуулъя да. Энэ хөөрхөн савлалтай байлээ. За энэ бэлгийг болохоор манай ажлын Тяника гэдэг найзаас ирсэн. Айгуу царайлаг, жоохон голгцсан. Хэд бол ингээд бас амар гоё материалтай ийм боди хоёр ширхэг үнэхээр зөөлхөн материалтай. Тэгээд тгээс 3 сартай үед нөмсөхөөр дараа нь 3-6 сартай үед нөмсөхөөр ийм хөрхөн бас амар зөөлхөн материал. Энэ бүр үнэхээр зөөлхөн материал, гоё материалтай юу бэлээ? Бодинууд ийм брендийнхэн бэлээ. Та бүхэн хэрэгтэй бол үзээрэй, ингээ өмсдөгөө. Тэгээд амар хөрхөн ийм анхных нь ном. Тэгээд дээрэс нь нөгөө нэг ингээд захианууд бичсэн. Тэр нь аягүй хөрхөн. Тэгээд бас намайг мартаагүй. Надад бас ингээд гидсний тос өгсөн байгаа. Одоо гидсмэн ингээд томроод юм хэд жоохон ганц хоёрхан ядралтыг утгах гэдэг учраас ингээд захиа бичээд тэгээд ингээд тос өгсөн. Тэгээд татай. Энийг бол монголож үзээгүй байгаа. Энэ юм шин. Энэ бол үнэхээр хөрхөн бэлэг байсан. Жавха сүнчээ орос монгол найзаас бас ирсэн. Энэ болохоор ерөнхийдөө ийм сакс байгаа. Тэгээд юу Pampers юу эдэнтэй хэрэгтэй гэсэн юмудаа ингээд
таксанд бүгдийг хийчихдээ байлээ. Тэгэх юм бол нөгөө эртэж авч явахад амар. Энийг бас Amazon дээр би өөрөө авъя гэж лист оруулсан. Энийг маань ийм бүгдийн бас лист оруулсан маа. Ийм 100 сартай 4 шиг бодины хамт өгсөн. 7 шиг юм байна. Энэ болохоор манай боссын бэлэг. Энд бол чек байгаа, тэгээд карт байгаа, мөнгө өгсөн. За энэ хамгийн илүүтэй бэлэг нэсэн. Бүр хараач энэ да. Бүр ингээд дөнгөж төрөө бараг багт юм уу гэхээр ийм жижигхэн. Тэгээд бас хөөрхөн юм ихмэл тэгээс 3 сартай үед нөмсдөг. Ийм алгаатайгаа бугтай, цамцтай. Хамгийн анхны зүрийн бараг иймтэй л авъя гэж бодож байгаа. Энэ бол үнэхээр хөөрхөн бэлэг байсан. Номи гээд бас Монгол найзаас минь өгсөн. Энийг тэгээд энтэй ийм хөрхөн хугчтай. Тэгээд захиатай. За тийшээ явах юм бол манай Шанис гээд бас их сургуулийн найзаас маань ийм би бас энийг registry-д оруулсан байсан. Ерөнхийдөө ийм хүүхдийнхээ алганы хүлэнхээ тэгээд ингээд юмнуудын дурсамж болгоо хадгалцдаг тийм ком юм одоо дурсамжийн зүйл байгаа. Тэгээд тэрэн дээр нэмээд бүгд ийм температур хэмжигч, халуун хэмжигч айгу хэрэгтэй байдаг гэдгсэн. Тэгэхээр нэмтэй хамт өгсөн байсан манай найз. Эд мэдээж захиатай. Манай ажлын бас охин Terry гэдэг охин Amazon-аас бас ерөөдөө явуулсан. Ийм хүүхний pampers, тэгээд ийм хүүхдийн муслим алчуур ерөнхийдөө энийг бол бүх зүйлд ашигладаг гэсэн олон байх тусмаас ингээд энэ баан усанд оруулах нүрийн зарчаал ингээд хэрэгтэй бүх зүйлд хэрэгэлдэг. Энэ 10 шиг тийм угаадаг муслим алчуур байсан. Тавлан юу хөрхнө ингээд вакуумдаад ийм жижигхэн болгоод ирчихдээ юм л. За дараагийнх маань болохоор энийг ханд шиг анхаа гэд хоёр найз минь өгсөн. Тэр хоёр ханд шиг Монгол яваад тэгээд ирж амжаагүй. Тэгээд манай хүүхдэд бэлэг ер нь бол явуулсан. Анхаад ханд шиг хоёрт баярлалаа. Ингээ хөрхөн нэг body ийм хослол өмнө цамцтайгаа тэгээд манай хүүхдийн анхны гутал хөрхөн эврэгтэй хөрхөн пүүз явуулсан байсан. Энэ хоёр бэлэг болохоор Солонгоо гээд найзын маань бэлэг. Энийг бас би өөрөө registry-д оруулсан байсан. Энд бүхүүл дээр байгаа. Тэгээд энэ агуу тэмдэгтэйхэн байсан. Материалнаас гоё байсан. Тэгээд энэ шаарлан гэдэг дээр ингээд аваад тэгээд энэ хөрхөн юм минжтэй, минж юм уу, булга юм уу? Энэ хөрхөн алчууртай тоглоом. Тэгээд захиа надад тос ингэж өгсөн. За ингээд ерөнхийдөө ирсэн хүмүүсийн маань бэлэгнүүд иймэрхүү байна. Тэгээд энэний дээрээс одоо баярын ахын явуулсан хүүхдийн сандал, хоол иддэг сандал байгаа. Тэгээд манай ах хичээс өгсөн бас хүүхдийн том ор криб авсан байгаа. Тэгээд тэр нь одоо ирж байгаа, шиппингээр авч байгаа. Тэгээд тэр хэд маань ороогүй байна. Бусдаар бол ерөнхийдөө ингээд манай хүүхдэд зориулаад ойр дотныхан маань өгсөн бэлгэнүүд бол энд ингээд бүгдээрээ байгаа. Тэгээд ер нь бол бүгдэнд нь маш их баярлалаа. Хинхэн яг гадаад хүмүүс байсан болохоор энэ бичлэгийг үзэхгүй байх. Гэхдээ baby shower-тас ирсэн хүмүүстээ зөндөө баярлж байгаа. Гоё бэлэг өгсөж байгаа хүмүүс баярлалаа. За baby shower дээр хийсэн бас нэг хөөрхөн зүйлийг харуулах гээд ерөөдөө baby shower-т ирсэн хүмүүстээ би ийм альбом бэлдсэн. Гэхдээ энэ бол манай хүүхдэд зориулсан альбом. Тэгээ энэ нь бол зүгээр ингээл нэг ширхэл альбом байгаа. Энийн дээр нь ингээд ирсэн хүмүүсээсээ гоё ингээд үг бичээд өгөөрэй. Хинд чамаагүй те надад чамаагүй, манай хүүхдэд чамаагүй, манай
бодож чамаагүй ингээд бичээд юу хүсэж байгаа бүгдийг бичээд өгөөрэй гэхэд бүгд бичсэн байгаа. Одоо энэ дунд нь болохоор бүгдээрээ авсан зургийг би ингээд принтэрлээд наачна. Тэгээд ингээд хүүхдтэй хадгалаад би нь бол baby shower чинь энэ хүмүүс ирсэн шүү. Тэгээд ингээд чамд ийм хүсэх юмнууд бичсэн шүү, хэлсэн шүү гэд ингээд дараа нь үзүүлэх зорилготой юм хөрхөн альбом авсан. Энэ бол Amazon дээр байт юм байлээ. Тэгээд дараагийн юм нь болохоор бид нэг тоглоом тоглосон. Тэгээд тоглоомныхаа нэг хэсэг нь болохоор юм ямар хэдэн килограмм хэдэн сантиметр урт өсний өнгө хэнийг дуурайх уу гэд ингээд зөвлөгөө өдр гэсэн юм их бүглүүлж авсан. Тэгээд ингээд бүгд бүглээд таарсан. Энэчнээс ихийн бичлэн миний инээдийг аваарай гэж хүмүүс амирх бичсэн байсан. Ибогийн болохоор cooking skill-ийнээс аваарай гэсэн байсан. Тэгээ хүмүүс ихийн бичлэн намайг өглөө төрнө гэж бодож байлээ. Өөрийн 5 цагаас өдрийн 11 мөгийн хооронд ихэнх юм бол төрөх баха гэж бичсэн байсан. Тэгээд энийг ерөнхийдөө ингээд хадгалаад эднэртэй ингээд хамт хадгалах гэж байгаа. Энэ бол надад айгүй хөөрхөн санагдсан. Тэгэхээр та бүхэн ч гэсэн хэрэглэмээр санаа авмаар байвал аваад эднэрийг бол бүгдийг Amazon-оос бол авчиж болно. Тэгээд хайгаад үзээрэй. Тэгээд одоо ийм болсон. Ийм болсон. Одоо 36-7 хоног болсон. Одоо нэг сарын дараа төрөх байгаа. Тэгэхээр одоо энэ авсан бэлгэнүүдээ бүгдийг ингээд задлаад ухсраад хувцснуудыг нугаагаад ингээд бэлдэх ажил бас зөндөө байна. Тэгээд одоо дараагийн бичлэгээр дуусъя да. Дараагийн бичлэгийг бодвол бүгд маань гарч ирсний дараа л хийх бах. Эмэгтэйчүүдээ бол ингээд хийцэндээ ийм том болоод хөрхөн байж байна. Энийг бас манай номыг бэлгэлсэн хөрхөн шатцгийг байна. За ингээд гот даа бэртэ.